Бэлтгэнүүд тэгэхээр би өнөөдөр та нартай өөр туслын эвгүй юм ярих гэж бодлоо. Юуны өмнө эхлээ лайк, subscribe дараарай. Миний анхны бичлэг болохоор би сандаж гацарч магадгүй. Нэг өдөр аврах руугаа явах гэж байхад шөнө өнжих болоод хамаатны ах энд өнжиж болохгүй юм шүү гэтэл би тэр ахын үгнээс хит их ядарснаасаа болж үгнээс нь зөрж хоногсон. Тэнд өмнө хүмүүс хоногсон юм шиг гал асаас орон байсан. Тэгээд би юм бодолгүй унтаад өгөв. Ах бид хоёр унтаад ээж хамаатны хоёрыг элцэж байсан юм. Гэтэл би шөнө нэг сэрэхэд маш их таарч чирсэн байсан. Би ууг нь аяллаа хүнжилтөө дээрээс нь хурган дээл өмөрцөн байсан л явдаа. Аад залж тэр өрөө ээж сүрэн байсан болохоор надад халууны юм мэдэлгүй өгөөд тэгээд дахиад зүрмглээд сэртэл миний хажууд нэг хэлбэр дүрсгүй хар юм хөдлөөд би анхандаа зүүзгэж чадсан. Тэгээд ах бид хоёр сэрсэн юм шиг байсан. Тэгээ яагаад зүуд биш байлаа. Өглөө ахаас шөнө хар юм энэ тэрүүгээр эргэлдээд байх юм мэдсэн үг гэсэн чинь тэр зүуд биш байсан уу гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр ээж хамаатны ах хоёроос асуутал сэрүүн байгаагүй болохоор мэдээгүй юм шиг байлээ. Аргагүй дээд шүмжэнгөө ярилцаад өөрөөр унтсан байх. Яг хар зүйл 3-4 цагийн хооронд байсан чинь санагдаад байхгүй надаа. Энгийн хүн шиг өндөр хэлбэр дүрсгүй. Энгийн хүн шиг хүмүүс зүгээр шөнө нойрондоо л хий юм харсан гэж бодож иж магадгүй. Үгүй тэр бүр яг л зүуд биш нэг тийм хий юм биш шиг. Тийм миний хувьд бол энгийн зүйл шиг харагдаагүй. Ах хүртэл анзаарсан байсан. Гэтэл хамаатны ах энд хончих болохгүй л байсан юм байна гэд бид нарт юу ч хэлээгүй. Хоногдохоос өмнө хэлээд л байсан юм. Бид тэр үед халуураагүй байсан гэж бодож байна. Би ханаа томнууд тосч толгой мөн өвдөөгүй байсан. Зуны шөнө тийм ч хүйтэн биш бүр чичирч байсан. За нэг тийм хүлт үг байна да. Баяртай дараагийн өмчлөгээр юу хийх юм мэдэхгүй байгаа шүү. Хэрэггүй юм хэлээд энэ сувгт 2 хүн байдаг. Лайк, subscribe даруул дараагийн өмчлөгээ хурдан орно. Нөгөө энэ чаналд 2 хүн байгаа гэсэн шүү дээ.